Сайн мэцхан уу гэр гэр харилцааны тухай подкастын маань 10 дугаар та бүхэнд хүрч байна. Тэгээ эхнэр нөхрийн хоёулынгийнх нь дуу хоолой тэнцвэртэй өргөх зорилготой нөхөр даавынхаа хамтдаа бичдэг дугаар маань хүрэхэд бэлэн боллоо. За юуны өмнөх дугааруудын маань сонсоод лайк, шеэр, комент үлдээгээд subscribe хийсэн та бүхэнд маш их баярлалаа. Бид нэр одоо 230 болсон байлээ. Тэгээд та бүхэнд үнэхээр их талархаж байна. За өмнөх дугаар нэг харилцан яриандаа гаргадаг 10 бүтүүлэг үйлдэл гэдгсэн шүү дээ. Тэрэн дээр засах, зөвлөгөө өгөх гэд байгаа. За хүмүүс маань бодож иж магадгүй л дээ. Бид нэр хин нэгнийг бодоод үнэхээр тэр хүнийг боддог байх юм бол бид нар чин үнэнчээр бусдад шүүмж хэлэх шаардлагатай болдог шүү дээ. За миний найзаа чи буруу яваад байгаа юм шүү. Энийгээ засахгүй бол чи нэг л буруу байш шүү гэдэг ч юм уу те. Бид нар хин нэгэндээ одоо тэр хүний чин сэтгэлээсээ тэр хүнийг бодоод юм шүүмж хэлэх өдөр бол ирдэг те. Үнэхээр тэр хүнийг бодож байгаа тохиолдол бас байдаг. За тэр үед яаж зөвлөгөө өгөх юм бэ те. Тэгээ зөвлөгөө өгөхгүй мэн, шүүмжилж болохгүй мэн. Тэгээ яаж гэж та хэд маань бодож байж магадгүй. Тэгэхээр би дараагийн дугаарууд дээрээ аль нэг дугаар дээр нь ямар ч байсан хэрхэн яаж зөв хүнд шүүмж өгөх юм бэ. Гэхдээ тэр хүнийг шүүмжлэхгүйгээр яг зөвлөгөө өгөхгүйгээр гэхдээ яаж тэр хүнд зөв шүүмж өгөө тэр хүнд одоо хатууч гэсэн үннийг хэлэх вэ гэдэг талаар богинохон дугаар ямарч байсан дахиад нэг 10-15 минутын тийм богинохон подкаст бичээд хүргэе гэж бодож байгаа шүү. За өнөөдрийнхөө дугаар руу ороход сонгож аваад ярих чагаа сэдв юу лээ? Өнөөдөр хоёулаа хамтын зорилгын тухай ярих гэсэн байгаа. Хамтын зорилго гэж юу вэ? Ямар ач тустай вэ? Хамтын зорилго байхгүй бол ямар хоршигтай вэ? Тэ? Мэдээж бас сад хүршил зөндөө гарч ирнэ. Ямар сад хүршилүүд гарч ирдэг вэ? Тэрийг хэрхэн давж туулах вэ? Өөрснийгөө мэдээж өөрсдөө туршлагаас сонсч бичсэн зүйлсээс яваалцаа гэж бодсон байгаа тий. За тэгвэл хамтын зорилго гэж юу вэ гэдгээсээ эхлэх үү? За тэгье. Хамтын зорилго гэдэг нь хос хоёрын хин хинийх нь оролцоотой. Мэдээж хин хинт нь ашиг тустай. Тэгэхдээ хамгийн гол нь тухайн гэр бүлийг хаашаа явж байгаа гэдгийг чиглүүлж байгаа. Тодорхойлж байгаа тийм зүйл байгаа. Хамтын зорилготой байснаар тухайн гэр бүл зөндөө болон ашиг тусах бий. Тэгвэл ихэд ашиг тусахын тухай ярьж гэж бодож байна. Хайрын хувьд бол тэгвэл сая чиний хэлсэндээ бол угаасаа санал нэг байна л да. Хамтын зорилготой байхаар чи хоёулаа хамтдаа тэрнээсээ өөр шин бүртээд хоёулаа хамтдаа нэг чиглэл рүү явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэндээс нэг саяны ач холбогдлууд нь ч гэсэндээ яг давхар харагдчихээн л гэж бодож байна л да. Тэгээ нэмээд хэлэхэд энэ дээр хоёулаа би биндээ итгэл нэмэгдэж байгаа тий. Хоёулаа хамтдаа явж шүү, хамтдаа юм хийж шүү гэдгээрээ би биндээ итгэж чинь тэгээд бас хүрээгүй ч гэсэндээ ямар нэгэн байдлаар нэг зорилго тавиад тэрэндээ хүрэх үгүй нь бас тодорхойгүй шүү дээ тий. Тэгсэн хэдий ч гэсэндээ тэрэнд хүрнэ гэдэг бас итгэл байна шүү дээ тий. Яг зөв. Тий. Тэгэхээр хүнд хамгийн нэг юм надад бол амар чухал байдаг зүйл нь итгэж байгаа тий. Итгэж байгаа даваа доош надад хайртай гэдэгт би итгэж байгаа учраас тэр хайрлаж байгаа юм шиг мэдрэмж байна шүү тий. Эсвэл би тэнд хүрэндээ гэж итгэж байгаа учраас тэр хүн тэр одоо итгэсэн зүйлийг хараас явж шүү дээ тий. Энэ чухал зүйл гэж итгэж байгаа учраас заримдаа хийдэг ч юм уу тий. Тэгэхээр итгэл аягүй чухал байдаг. Тэгэхээр хамт хийж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй би биндээ итгэнэ гэсэн үг тий. Дараагийнх нь нэг чухал юм нь болохоор long term relationship буюу урт хугацааны харилцаа тий. Тэр урт хугацааны харилцаанд чинь нэг тууштай байдал. Хоёулаа хамтдаа юу ч байсан даваа туулаад гарнаа гэдэг тэрийг бас одоо нэг бие хамсан амлалт тий. Амлалтандаа хүрэхэд бас их чухал одоо түлхэц болж өгдөг байна тий. Хамтын зорилго. За нөгөө талд нь хамгийн чухал юм нь би бинийгээ хэцүү үед нь би биндээ түшиг толгуур нь болох. Яг тэгвэл хамтдаа нэг зорилготой байгаа учраас хүнд хэцүү цаг тулгархад би биендээ тусалж дэмжих юм тий. Тий. Тийм айгу ач холбогдолтой ялангуяа хосуудын хооронд одоо итгэл нэмэгдэх нэ. Тэгээд би биендээ итгэх тууштай байх, би биендээ амлалтандаа үнж байх тий. Тэгээд түшиг тулгуур нь болох гэдэг юм. Миний хувьд бол эдгээр зүйлүүд. Айгу ач холбогдолтой гэж бодож байна. Нэг зүйлийг нэмье гэж бодож байна л да. Ашиг тусын хувьд бол хамтын зорилготой байснаар тухайн хамтын зорилго нь өөрөө тухайн гэр бүлийн тухайн хос хоёрын одоо мотивашн тий. Тий. Тэгээд идэвхжүүлэлт болж байна гэж би бодож байна л да. Нэгэнт хамтын зорилго байгаа учраас тэрний төлөө тэмүүлж байгаа учраас тэр нь дутуу хүчээр өгж байгаа учраас тэр нөрөө тухайн хоёр хүнд айгүй ашиг тустай тий. Давж туулах, хүнд хэцүү зүйлсийг давж туулах ч юм уу тий. Тийм зүйл дээр одоо чиний хэлснээр хин хинт амлалт өгсөн биз дээ. Заавал энд хүрэж байгаа шүү. Хамтдаа хүрэж байгаа шүү гэдэг амлалт өгсөн байгаа нь өөрөө маш чухал мотивашн болж байгаа юм болов уу?
гэж тийм ашиг тустай байна гэж би бодож байна л та. За харин болохоор эхнийхээ подкастн дээр ярьжсэн л да хамгийн ихний дугаар дээр монголчуудын юм тулгараад байгаа. Яг энэ харилцааныхын 3 юун дээр очиж бүдрээд байгаа юм бэ гэдэг талаар тэгээ нэг 3 зүйл гаргаж ирээд тань ярьжсэн. Нэгдүгээр болохоор ер нь хүн өөрийгөө танихгүй мэдгүй байгаагаас болоод харилцаанд айгүй их асуудал гараад байна тий. Тэгээ таны өөртөө харилцаж айгүй чухал шүү нэгдүгээрт. Хоёрдугаарт үнэн өөрийгөө мэдгүй байгаагаас болоод бас тэр хийлээс гар тавьж чадахгүй. Зөв хэлээс гар тавьж. Өөртөө хийлээс гар бусдаа бас зөв эрүүл хийлээс гар тавьж чадахгүй. Гуравдугаарт нь болохоор гэр бүл болчоод хоёулаа хамтын зорилго хамтын одоо үнцэн бий болгож чадахгүй байгаас болоод гэр бүл салт ч юм уу иймэрхүү зүйлүүд их байна. Тэгээ явсараа л нэг өөрийгөө танихгүй мэдгүй байгаа. Таны өөртөө харилцаа чинь болохгүй байгаас энэ бүгд гарч ирээд байна гэдэг тийм юм дээр унжс. Тэгээд өнөөдрийн сэдв болохоор ялангуяа тэр гурав дахь нь буюу тий хамтын зорилго, хамтын үнцэн бүтээх гэдэг дээр ирж бодож байна л да. Тэгэхээр яг энэ зорилгогүй байхаар тий ямар одоо сул тал гэх юм уу тий нөгөө хор шиг гарч ирээд байгаа юм бэ. Зөв. Миний хард тэрэн дээр юу гэж боддог вэ? Айгу гоё санаж байна л мэдээж нөгөө гурван чухал зүйлийн нэг юм биш үү? Тийм үү сэдв тий. Тэгэхээр миний дүгнж зэгж байгаа. Тэгэл байх уу? Тэгэл байх уу? Ширд одоо нөгөө үнцэн гэдэг зүйл нь өөрөө зоригтой байгаас л гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр яа харахгүй цаашгүй нэг чухал хэсэг болж байгаа юм байна. Ямар уршигтай вэ гэхээр нөгөө хамтын зориг байхгүй хаашаа явж байгаа хоёлаа мэдэхгүй хамгийн гол нь цогтаа явж байгаагаа мэдэхгүй болохоор хамгийн түрүүнд нөгөө нэг хинтийг барьцаж эхэлдэг. Тий. Өчи нөгөө компьютер тоглоод штэ. Өчи загснанд яваад штэ. Тий. Жил ганцаараа яваад. Шиний карьерч л төсөөд штэ. Тий. Чи ганцаараа л урагшлаа. Гэтэл би ингэж штэ. Тий. Чи надад туслахгүй байна штэ. Барьцдаг штэ. Тий. Яг зөв. Би бидэд мэдээж барьцаж байгаа. Тэндээс хамгийн мэдээж хор уршиг нь өөрөө хаашаа явж байгаа мэдхгүйгээс болоод санаа оноо нийлэхгүйгээс болоод хоёр тишиг явж байгаа шүү дээ тий. Тэндээс үүдээд нөгөө гэр бүлийн салт өсдөг. Тий. Мэдээж тэнчэнээс яагаад тэндээс хоёр тишиг явж байгаа гэхээр нэг нэгийг ойлгохгүй байна. Нэг нэгийг дэмжихгүй байна тий. Хин хаашаа явж байгаа чи яагаад өнөөдөр фитнест яваад байгаа юм бэ? Тий. Учир шалтгаанаа хин хинтэйгээ ярилцахгүй байна тий. Гэтэл би одоо чинь ирээд их нэртэй ингэж хэлэх нь л та. Би фитнес явмаар байна. Би одоо энэ фит баймаар байна. Би strong хүчтэй баймаар байна. Яагаад гэвэл би гэрээсээ гараад тэнд очиод би өөрийгөө тий одоо өөрийгөө одоо сайн дурын хүчин зовоосноор тий би ментали тий оюун санааны хувьд илүү хүчтэй болж байна. Тэгээ би тэндээс буцаад гэртээ ирэхдээ би чамтай илүү сайхан харилцаатай болж байна. Тий яагаад би өөр зүйлээс энерги авч байгаа учраас би ирээ тэр энергийг чамтай хаваалцаад надад ийм ашиг тустай. Манай гэр бүлд ийм ашиг тустай. Зөвхөн надад биш чамд бас ийм ашиг тустай болохоор би ингэмээр байна гэж ярьдаг ч юм уу те. Тэгэхээр тухайн нөгөө хоорондоо ярилцж байгаа зүйлс нь тухайн өөр тийш ойлголтог. Хэрвээ тэгж ярилцахгүй бол очиж хүн өөрийгөө л чигээд байна. Яг зөв. Гэтэл би энэ чинь ингэ суугаад штэ гэдэг ч юм уу те. Гэтэл нөгөө нөхөр нь ирээд тэрийг зүг тайлбарлаад эсвэл хоорондоо суугаад яг хин ямар байна гэдгийг ярилцаад хаашаа явах гэж байгаа вэ? Тэр нь очиод хин хинт нь ямар ашиг тустаагаар хаана бит хоёр уулзаад гэр бүлийн хувьд хаана хүрэх гэж байгаа вэ гэдгээ ярихгүйгээс болоод гэр бүл салт өсөж байгаа юм болов уу? Саяны жишээнээр бол гэхэд нөгөө нэг одоо нөхөр нь ирээд хэлж шүү дээ. Өөрийгөө амар мэдсэн байгаа байхгүй тэр нөхөр. Яагаад гэхээр би гараад явснараа гараад тасгал хийснээрээ тий очиод би өөрөө оюун санааны хувьд хүчтэй одоо би бэлтрийн хувьд ч гэсэндээ эрүүл чирэг ингэ байгаад тэгээд юм ирч хүчтэй болчоод гэртээ ирэхдээ чамтай илүү сайхан харилцаатай тий өөртөө цаг гаргацсан өөртөө анхаарсан юм чинь гэртээ ирэхдээ би илүү юм фокус байж чадчихээн энергитэй байж чадчихээн тэгээд чамд ингээд айгуу гой цаг гаргаж чадчихээн юм уу тий тэгж өөрийгөө анзаараад мэдсэн биш тэр хүн тэгчээ тэрийгэ бороод хуваалцаж байгаа учраас эхнэр нь ч юм уу хүлээж авахд илүү таатай чи тэр үед бол энэ угаасаа бас яг гарч ирж байсан шүү дээ тий тэгээд тийм байж тээ тий тэнгууд нөгөө жишээлбэл эмэгтэйчүүд бидрээ гэртээ суугаал яг ингээд байж ангууд нөхөр гараал ингээл тасгал хийгээл чи өөртөө анхаараад би өөртөө гаргаж чадахгүй ингээд өөртөө өгүүлээд байж шүү дээ гээл тий нэг тиймэрхүү нөгөө нэг анх нөгөө гэр бүл болцсны дараа энэ төр бол аюух гардаг гэсэн тий үгүй чи тэгэл цагсандаа яваад байна шүү дээ гээл тий тэгэл нөгөө нэг яг энэ нөгөө дайлтууд бол яг эмэгтэй хүний миний хувьас амар гардаг л байсан л да тий тэгэхээр энэ хүн чи эрүүл байснараа гэр бүлд маань хэрэгтэй юм ба штэ тий эн чин үгүй мэдээж хэрэг сэтгэл санаанд эрүүл байгаа хүн чинь сэтгэл санаанд тайван байхаас өсвөлээл тий сэтгэл санаанд тайван байгаа хүн чинь надад илүү цаг гарах юм байна гэх юм. Ингээд надад бас ямар одоо нөгөө надад би тэрнээс юу ямар үр шим өртөж байгаа вэ гэдгийг хүн бас ойлгохоор илүү юм нөгөө нэг
дэмжихтэй төшөө тулгуур нь байхад илүү их анхаардаг юм шиг бас санагддаг л та. Тийм. Яг гоо би жоохон хадуураад ирчих гэхдээ мэдээж холбоотой сэдвийн тухай ярихад бол жишээ ингэж байгаа байхгүй. Яаж сайн нөхөр байх вэ? Гэт ингээ ярихаар нэгдүгээрт үүрэг хөвтөялт. Өөрийнхөө хийхийг сонирхож байгаа зүйлээ тий битгий орхих. Өөрийнхөө найз нөхдөс битгий сал. Тий 100% ихнэр дээрээ ч юм уу бүх юма битгий авчир гэж ярьж байгаа байхгүй. Санааныг одоо жишээ саяны одоо битэрийн бүр бодож жишээ юм л да тий. Миний сакс тоглодог чи өмнө хэлээ нэг дугаараар ярих та за саксны тухай дахиад ярина гэж ярьчихсан шүү дээ. Битэрийн сакс одоо чи миний энэ сакс тоглодог чи би бол нэг амар тоглож молдог сүртэй мөртэй бол биш гэтээ өөрөө дуртай. Тэг очиод нэг 7 өдрийн өдөө өлсөө гарах дуртай. Тэг зүгээр ингээд хураагаад ингээд бодохоор анхандаа би зүгээр яагаад дуртай гэдгийг сайн мэдэхгүй. Гэл явмаар санагдал найзтай уулзмаар санагдал тий. Гэтэл одоо сүүлд хоёул ингээд сууж байгаад би нэг олон жилийн өмнө л тоо би чинь хэлжсэн шүү дээ. Ийм учраас би сакс тоглоно гэдэг юм байна гэдэг амир нийттэй. Яагаад гэхээр би саксан дээр очихороо би ирчүүдтэй тоглодог. Тий. Өөр өөрийн залуучуудтай уулздаг. Тэг тэнд нөгөө юм өрсөлдөөн бий болдог. Нэгдүгээр хамгийн чухал зүйл нь би гадуур ажил хийгээд ч юм уу хичээл ном хийгээд ингээд стресстэй явж байгаа. Гэтэл би очиод сакс тоглохдоо би зөвхөн саксан бөмбөг дээр л анхаардаг. Тэг 1 цаг байна, 2 цаг байна. Тэр нь надад одоо нэг оюун санааны амралт болт юм байна. Тий. Тийм болохоор би тэрийг тоглох гээд хүсэж идэм байна хараа. Би тэрийг тоглоснороо би тэнд очиж 1 цаг 2 цаг зөвхөн ирчүүдтэй хөлсөө гаргаж тий нааш цаашаа гүйж тий. Тэгснээрээ би ирээд буцаад гэртээ чамтай ингээ харилцахдаа илүү юм happy тий. Илүү стресс фри болцсон тийм байдаг юм байна гэдэг талаар ярьжсэн. Тэгэхээр нөгөө шалтгаан нь өөрөө эрэгтэй хүний зөвхөн ярихад миний хувьд ярихад тэр найзуудыгаа битгий орхиоч, хоббигоо битгий орхиоч гэдэг нь өөрөө чи өөр зүйлээс энерги аваач. Өөр зүйлд стрессээ гаргаач. Тэгэж буцаад гэртээ ирэхтэй тий шал өөр энергитэй. Шал өөр фокусд байх юм байна гэж сайн нэг ярьсан нэр тий. Тийм даваа талууд гарч ирж байгаа юм л да. Мэдээж нөгөө нэг стресс гэд бас ярихад би биндээ одоо ингээд ажлын стресс бүх юмаа ингээд угаасаа нөгөө ярих нь ингээд зөө ясны ч ихэд хайшин гэхдээ угаасаа л зайлшгүй ярьж л таардаг тий амьдрал дээр тулгарч байгаа ажил дээр гарч байгаа тий тиймэрхүү юмудаа ихнэр нөхөртөө ингээд тодорхой хэмжээгээр ярьж гэхдээ нөгөө нэг талд нь нэг нь байнга хүлээж байгаа л тий бүх юмаа ингээд стрессээ гаргаж ирдэг ингээд тий нэг хүн нь болчих юм бол тэр чинь нэг хүнд бас хагацаа ч учраас заримдаа өөрөө одоо стресс гарах юм бол ядаж стрессийнхаа 10%, 20%, 30% ч юм уу тий өөр аргаар ингээд гаргадаг байх юм бол бас одоо эмгтээд нэмэрхтээд нэм илүү юм одоо хөнгөн тусч байгаа юм л тий тэгэхгүй байнга хүний ингээд стресс нэмийн сонсон гэж бас хүнд тийм амар ус зүйл биш байхгүй тий яг зөв. Тэгвэл хоёлаа сая юуныхын тухай ашиг зөвхөн тухай ярьчлаа, хоригшгийн тухай ярьчлаа. За тэгвэл хамгийн чухал зүйл нь хамтын зорилго эрхэн тодорхойлох юм бэ ер нь гэдэг талаар яриад. Хос хоёр нөгөө хамтдаа зорилго гаргахаас өмнө тусдаа хувь хүн байгаа шүү дээ. Тэгэхээр даваад орж гэдэг нэг оргилт вэ гэдэг тусдаа хувь хүн байгаа. Тэгэхээр тэр хувь хүнийхээ хувьд та өөрийгөө таньсан мэдсэн ойлгоцсон би хин юм бэ? За би хаашаа явах юм бэ? Яагаад энэ надад энэ чухал юм бэ гэдгийг ойлгоцсон үед нөгөө хамтын зорилго гаргаад ярилцахад илүү хэлбэр болж байгаа. Тэгэхээр нөгөө нэг зөв одоо энерги хуваарлах, цагаа нийлүүлэх тийм. Жишээ нь одоо санхүүгийн зорилго гаргалаа гэхэд за би иймэрхүү багтаамжтай ийм хүн юм байна. Тэгэхээр би энэ хоёулагийн гэр бүлдээ тавьж байгаа энэ хамтын зорилгод маань санхүүгийн хувьд би ингэж дэмжлэг үзүүлж чадах юм байна. Тэ? Би эдгээр зүйлүүдийг хийснээр гэр бүлдээ ийм санхүүгийн боломж үүсгэж чадах юм байна ч гэдэг юм. Ингээд хоёулаа хамтдаа санхүүгийн нэг зорилготой мөртлөө хоёулаа тусдаа өөр зүйл хийгээд нэг зүйл одоо нэг зорилго руу явж байгаа гэсэн. Тэгэхгүй болохоор бид нөгөө нэг хоёулаа яг л нэг зэрэг нэг адилхан зүйл хийгээд нэг зүйлийн төлөө явна гэсэн тийм ойлголт биш шүү дээ. Хамтын зорилго гэхээр те өөрөө тусдаа хувь хүн. Тэгтээ нэг зүйлийн төлөө явж байгаа гэдгийг байнга ойлгоод тэхийн тулд нөгөө зорилго гаргахын тулд та эхлээд өөрийгөө мэддэг, ойлгоцсон, таньсан. Тэгээ нөгөө таны өөртөө харилцах гэдэг байгаа зүйл чинь айгүй чухал байдаг аа. Үүний дараа амьдралаа бид нэр дүгнэж цэгнээд шинжилгээ хийгээд аудит хийнэ гэсэн. За яагаад энэ чухал байдаг вэ гэхээр хүнээс ер нь нөгөө нэг одоо карьер, мөнгө санхүү, эрүүл мэнд, гэр бүлийн болоод нэг романтик харилцаа, дээрэс нь хөгжилтөө зугаатай байх цаг те. Тэгээ таны хувь хүний хөгжлөгээд эдгээр зүйлүүдийг бол эдгээр бол хүний амьдралын салшгүй чухал хэсгүү. Тэгээ энийг бол хүнээс нь салгаж ойлгож болохгүй юм те. Тэгэхээр хүн мөнгө хүнд хэрэгтэй нөгөө талд нь таны эрүүл мэнд чухал гэдэг. Гэтэл эн чинь өөрөө бие биендээ харилцан бие биендээ нөлөөлж яадаг. За
Тэгэхээр одоо жишээлбэл энд ажил карьер маань доолдоход стресс бухимдал нэмэгдэж байгаа. Тэгээд энэ стресс бухимдалтай хүн гэртээ ирэхээрээ гэр бүлдээ чанартай цаг зарцуулж чадахгүй. Тэгэхээр эхнэр нөхөртөөгөө маргаалдах, эхнэр нөхөртөөгөө маргаалдаж байгаа юм чинь бутлгууд чинь өөртөө итгэлгүй байдал нэмэгдэх, өөрийгөө хүндлэхгүй, сэтгэл санаа нэмрах тэгээд сэтгэл санааны хувьд ийм докторгүй байгаа хүн чинь бие физиологийн хувьд бас муудах. Тэгээд дээрэс нь эндээс ийм бие хэл сэтгэлээр өвдсөн байгаа хүн чинь ажилдаа очихоор яаж одоо ирч хүчтэй, энергитэй, бүтээмжтэй байгаа юм те. Бүтээмжгүй байгаа хүн чинь нөгөө карьераа өсгөх боломжгүй те. Тэгэхээр нөгөө санхүүгийн даваалталд орох гэх мэт ингээд явдаг учраас нөгөө хамтын зорилго гаргахтаа та өөрийнхөө хувьд өөрийгөө түн шинжилгээ хийсэн, нөгөө талд нөгөө хүн чинь таны хамтрагт чинь бас амьдралаа дүгнээ цэгцэн. Тэгэхээр хоёулаа хамтдаа эдгээр бүх зүйлүүдийг ярилцсан тохиролцоо бие биенийхээ одоо хуваар, цаг нар, боломж, энерги бүх зүйлд нь ингээд уялдуулаад хамтын зорилгоо гаргана гэсэн. Тэгэхээр энд нөгөө хамгийн суур чухал зүйл нь та өөрийгөө мэдсэн байх, хоёрдоорт өөрийгөө таньж мэдээд байхаас гадна нөгөө одоо үнэнч шудрах хэцүү ч гэсэндээ үннийг ярих одоо тэр одоо ийм зориг хэрэгтэй гэсэн үг юм л да. Тэгээ нөгөө нэг хамтын зорилго гаргахад энэ бол хамгийн чухал байт юм шиг надад бол санагддаг л да. Тэгэхгүй болохоор нөгөө бид нар чинь надад энэ яагаад чухал юм бэ? Надад энэ хэрэгтэй байна гэж бид нэр ингээ хэлж чаддгүй. Яагаад тэгэхээр эмэгтэйчүүд бид нэр ингээд ашиг чанжиж болчихно, ингээ муу хүн болчихно, өөрийгөө ингээ золиослж явах хэрэгтэй юм шиг л бид нэр ингээ бодоод байдаг. Тийм шээ хамтын зорилго гаргаж байгаа бол тэр хамтын зорилгоос та ямар үр ашиг хүртэж байгаа юм бэ? Үр шим хүртэж байгаа юм бэ гэдгээ тодорхой мэддэг байх хэрэгтэй. Тэгжээж та тэр зүйлийн төлөө бас ууггүй хичээл зүтгэл гаргаж явна шүү дээ. Тэр чинь бас том түлхэц гэсэн. Тэгэхгүй ямар ч үр ашиггүй зүйлийн төлөө танд ямар ч одоо үр шим авчрахгүй зүйлийн төлөө та явахаар яах юм бэ? Та эргүүлээд одоо resentment буюу бухимдал шудраг биш байдлыг ингээд тэгээд бухимдаа эргүүлээд тэр мэдрэмж чинь хизээ нэгэн цагт мухагаар нөгөө харилцаанд чинь гарч ирээд та ууралж бухимдахтаа чи өөрийнхөө төлөө явдаг үстэй. Чи тэгдэг үстэй. Би чиний төлөө инглээ гэж гэдэг юм уу. Ингээд нөгөө нэг юм би өөрийгөө золиослоо чиний төлөө ингэсэн гэл одоо нөгөө нэг юм иймэрхүү ярианууд гарахад ингээд хүргэдэг учраас ерөөсөө шудрах юу хүсэж байгаа юм бэ? Юуны төлөө явж байгаа юм бэ? Яагаад юм бэ гэдгийг харилцан шудраг ярих нь чухал байгаа даа. Мэдээж хэрэг өөрийгөө ингээд таньж мэдээд тэгээд одоо хостойгоо сайн ярилцаад саяны ингээд нөгөө нэг ярьсан амьдралын чухал хэсгүүдээс аль болохгүй ч байв те. За сайжруулмаар байгаа тэр хэсгээ сонгож аваа зорилго тавих бол за ингээд хэлбэрхэн амархан юм байна те. За ингээд энэ тэнд хүрээ ингээд хийгээд хоорондоо ярилцаад тохиролцочлоо гэж бодъё. Гэтэл тэрэнд хүрэхэд яагаад юу хэцүү байд юм бэ те. Саад бишрхшээлүүд нь юу байгаад те. Нэр тэрэн дээр юу гэж бодож. Яг хоёлаа юу нэг бодож жишээн дээр долгуурлаад ирсэн бас дээр юм болов. Тийм бодож жишээ эзэндүү байгаа юм чинь бодож жишээн дээр долгуурж ярий. Яг саад бэрхшээл гэвэл мэдээж чиний сэний хэлснээр үнэн чудраг байх хэвээр элен талангүй байх хэвээр гэж хэлдэг. Гэтэл хүмүүс хөвчлэн элен талангүй байхгүй байгаасаа болоод хин нэгнийхээ санд болгосон тэр зүйлийг шууд дагдаг ч юм уу те. Өөрийнхөө үзэл бодлыг хилдэггүй ч юм уу. Тэгснээр нөгөө өөрийнхөө үзэл бодлыг нэг шигтгэж чадаагүй болохоор нөгөө зорилго нь өөрөөс нь холдоо явчихж шүү дээ. Гэтэл нөгөө партнердаа яг наач яг миний хүсэж байгаа юм шиг биш л дээ. Гэтэ яг би ч юм уу дагаая гэдэг ингээд дагаа явж байгаа нөөрөө явсаар байгаа зорилготой хүрэхийн алдаад ч юм уу эсвэл хүрэх замд ч юм уу зайшгүй тэрийг өөрчлөх болдог. Яг тэгвэл энэ миний бодсон санаа биш чиний санаа шүү дээ гэдэг ч юм уу те. Тэгэхээр тийм хүчинд гарч болохоор анханасаа тэр юугаа сайжруулмаар байгаа юм? Санхүү юм уу? Боловсрал юм уу? Эрүүл мэнд юм уу? Тэ? Эсвэл хоорондын харилцаа юм уу? Тэ? Тэрийг яг нөгөө яриад тэрэн дээр юугаа сайжруулмаар байгаа юм? Тэ? Гэдгийг анханасаа тэрийг маш зөв одоо тэр хондоо маш зөв тавих хэрэгтэй байх л та. Тэгээ мэдээж тэнцэнээс гарч иж байгаа саад бэрхшээлүүд мэдээж дунд нь мэдээж бодсон сансын баснаар болохгүй тийм ээ. Төлөвлөгөө мэдээж хүссэн юм шууд 100% биелэхгүй тийм. Гэтэ хамгийн гол хүмүүсийн буцдаг одоо шалтгаан нь өөрөө нөгөө холын зорилгоо мартчихдаг. 5 жилийн дараа хаана хүрэх гэж байгаа вэ гэдгээ мартаад өнөөдрийн байгаа амьдралдаа өнөөдрийнхөө зүйлд ороогдоод тэнгууд нөгөө би өнөөдөр яг юу хийх гээд байгаа вэ? Өнөөдөр миний хийж байгаа зүйл миний тэр хаашаа явах чад ямар холбоотой вэ гэж боддггүйгээсээ болоод тий тэгээд эрчин суларчдаг. Эрчин суларна гэдэг нь өөрөө мэдээж сахилгааттай холбоотой тий өдөр тутам хийж байгаа зүйлсээ өдөр тутам хийж байгаа маань ямар утга учиртай гэдгийг мартчихаар л хитэн чигээ салаа явчихдаг ч юм уу тий. Тэгээд яг энэ дэр мэдээж хамгийн цаашгүй гаргаж ирэх хэвээр тэр саад бэрхшээл янз бүрийн саад бэрхшээл гарч тулгарна.
тэр болгоныг ерөөсөө яаж давж гарч болох вэ гэхээр за 5 жилийн дараа тэнд хүрэх гэж байгаа юм байна. За тэгвэл 3 жилийн дараа хаана байх юм? 1 жилийн дараа хаана байх юм? Тэ. За тэгвэл 1 сарын дараа юу хийцэн бэ гэвэл 1 жилийн дараах юмдаа хүрэх юм бэ баг. Тэгвэл 1 сарын дараа би тэнд хүрэх гэж байгаа юм чинь би яг явсараад өнөөдөр би яг юу хийх ёстой бэ? Тэ. За одоо чинь үндэ яг жижиг өдөр тутамдаа хийж байгаа жижиг халах мань өөрөө 5 жилийн дараах зорилго төрөгдөг тий. Тэнгууд нөгөө трийгээ бид нэр ингээд өдөр тутамд хийх жижигхэн 2-3 нөгөө чухал зүйлдээ гаргаж тодорхойлохгүй байгаад байгаа болохоор орхичдаг тий. Яг зөв. Тэр нөгөө өдөр тутам хийж байгаа акшн өөрөө зөв тийшээ биш буруу тийшээ явчихдаг байхгүй. Тэнд нэг хүрэх гэж байгаа гэдэг нэг зорилго тавьсан. Гэхдээ тэр зорилготойгоо уялдаа холбоотой жижиг халахмад огт хийдгүй гэсэн үг тий. Одоо чинь тэр нь алдаа болоод ирсэн шиг тий. 2-3 үндсэн салбараар ингээд бодоод үзэл та тий. За боловсролоо сайжруулъя. Байнгын боловсролыг сайжруулах хэрэгтэй гэдэг тий. Байнгын сурч мэдэх хэрэгтэй гэдэг. За тэгвэл боловсролоо сайжруулах хин хоорондоо яриа. За 5 жилийн дараа тэгвэл за мастер авъя тий. За тэгвэл тэр 5 жилийн дараа мастераа гадаадд авъя л та тэгвэл. Тэрний төлөө би өнөөдөр юу хийх хэрэгтэй вэ гэнэ? Би явсараад өнөөдөр би англиээ сайжруулах хэрэгтэй байна тий. Сурах гэж байгаа мэргэжлэрээ би ямар нэгэн байдлаар үндсэн суурь мэдээлэлтэй болох хэрэгтэй байна. Эсвэл нэгэн 5 жилийн дараа сурах гэж байгаа юм чинь тэрэндээ зөвлөсөн санхүүгийн бэлэн байдал байх хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр одоо ингээ нэг зөвхөн 5 жилийн дараа мастер авахын тулд тий 3 зүйлийг хийхэд л өнөөдөр яг энэ зүйлийг өдөр болгон хийгээд байвал угаасаа тэнд хүрэхээр байгааз 5 жилийн дараа гэхэд англи нь аягүй сайн болцсон. Ямар ч асуудалгүй шалгалтынхаа хоног тэнцдэг үндсэн мэдлэгийн мэргэжилтэй үндсэн суурь мэргэжилтэй тэгээд сургалтын төлбөр төлөх мөнгөтэй байхад сурах нь шүү дээ. Гэтэл за 5 жилийн дараа сурна гэдэг ингээд яваад өнөөдөр тэрнтэй холбоотой юу ч хийхгүй яваад ивэл яаж 5 жилийн дараа тэр төрөх юм бэ те. Жижигхэн жишээ за мэдээж санхүү бол байнга сайжирч явах хэрэгтэй гэдэг те. 5 жилийн дараа санхүүгийн зөндөө олон зорилгууд хөвчлэн явах уу эд мөнгө хэрэглээтэй холбоотой байдаг ч магадгүй те. Жишээ нь 5 жилийн дараа байртай болъё гэдэг ч юм уу те. 5 жилийн дараа том машинтай болъё гэдэг ч юм уу те. Тэгвэл тэрэнд өнөөдөр санхүүгийн зорилгын хувьд юу хэрэгтэй вэ гэхээр мэдээж зарлага багасгая. Орлогоо нэмэгдүүлье. Тэгж тэр санхүүгийн дүрм тийм ээ. Тэгэхээр яг л нөгөө нэг эргэж явсараагаад энэ бүхэн чинь нөгөө сахилга баттай холбогдчихж байгаа юм. Өдөр болгоны сахилга бат гэдэг нь за би өдөр болгон би зардлаа багасгаж чадж гин үү? Би өдөр болгон орлогоо нэмэгдүүлэх ямар нэг юм би хийж гин үү? Тэгээ би өдөр болгон л нэг юм өдөр болгон хийгээд гин үү? Хэрэг өдөр болгон яг нэг юм л хийгээд байгаа болвол миний орлого яаж нэмэгдэх юм бэ гэдгийг асуудаг ч юм уу те. Тэгэнгүүт үндсэн нэг юм хоёр distraction байдаг гэдэг байгаа одоо тэр юунд зорилготой хүрэхэд саадуулдаг. Мэдээж гадны нөлөө гэж байгаа. Чи одоо 5 жилийн дараа нэг байшинтай болох гээд эсвэл 5 жилийн дараа нэг сургууль сурах гэдэг те. Тэгсэн чинь гадны нөлөө буюу за нөгөө чиний өдөр болгон мөнгө хадгалах хэрэгтэй хүн чинь те. Энэ нэгэн байдлаар гадны нөлөөр янз бүрийн өөр юмд мөнгө зарцуулаад байна уу? Тэ. Эсвэл ямар нэгэн байдлаар гадны нөлөөгөөс болоод чи өдөр болгон англи хэл давтаж чадахгүй байна уу? Нөгөө сургууль руугаа сурах гэж байгаа тэр чиглэлийн зүйлийг өдөр болгон мартаад байна уу? Тэ. Гэдэг бол мэдээж гаднах нөлөө. Тэгэхээр тэр гаднах нөлөөнөөс хамгаалах хамгийн чухал зүйл нь өөрөө нөгөө бидний байнга ярьдаг boundaries буюу хэл хязгаар. За би царын дараа би тэрэнд хүрэж байгаа учраас би энэ сарда ямар нэгэн байдлаар за монголчууд хэлдгээр шуудахгүй бай. Үнтэй хуцахгүй бай гэдэг ч юм уу. Тэр чинь одоо ингээд ийм хэл хязгаар шүү дээ, тэ. Тиймэрхүү зүйлсүүдийг зөв зөвхөж чадах юм бол явж байгаа ч хэрэг бага ч гэсэн тэр чигтээ яваад байгаа гэсэн үг. Дотооддоо за нөгөө хоёр дахь нөлөө нь сад бэрхшээл нь юу гэдэг вэ гэхээр хүний өөрийн сонирхлоо алдах, эсвэл нөгөө мотивашныг алдах, эсвэл нөгөө холынхон тэр хараад байгаа зүйлээ алдснаас болоод сахилга боцуулах. Тэр бол айгүй том зүйл хувь хүний хувьд бол байдаг хамгийн том асуудал бол ерөөсөө өдөр тутмын хийж байгаа хийх ёстой зүйлийг хийж чадахгүй байвал тий тэр чинь сахилга батмуудаас болоод хийж чадахгүй зүйлийг хийж чадахгүй байгаа учраас л маргааш байх нөгөөдөр байх ёстой газар хүрч чадахгүй гэсэн үг байхгүй. Хүмүүсээс нөгөө нэг айгүй их тэгж ярьдээ шүү дээ тий тэр destination бол ингээд хамаагүй юм аа тий зүгээр ингээд тарьчих тий enjoy the journey гэж яриад байдаг шүү дээ. Гэтэл ууг нь бол тэг өдөр тутамдаа анхаараа тэгэл одоо ингээл гоё бай тий сайхан бай тэгжэл нэг хүрхээлгүүдээ гэдэг ч юм уу тий. Тэг одоо байгаадаа enjoy хийхээр тэр холын зорилгоо март гэсэн үг бас биш тий. Тэгэнгүүт холын зорилгоо санаж явах хэрэгтэй. Гэтэ өдөр тутамд хийж байгаа зүйлээсээ таашаал аваад хийж байгаа нэг нь хоёул нь зөв юм ба. Тэгэхгүй тэгээ заавал аль нэг нь байхгүй болгоод тэр нь чухал энэ чухал гэдэг ах биш. Хоёулаа л энэ ч өөрөө чухал. Тэрийг харж иж өдөр тутамдаа хийж байгаа зүйлээ хийж иж тэрэндээ хүрч байгаа учраас тий. Яг би нэг юм нэмээс санаж байна л да. Ямар нэг юмд хит
хитэрсэн хязгаар гэж байгаа тий. Одоо ямар нэгэн зүйл, ямар нэгэн ойлголтод хитийн нэг хязгаар, нөгөө хязгаар тэгээ мэдээж дундах гэж байгаа шүү дээ. Гэтэл ингэж байгаа юм л да. Хүн хитрхи холынхоо одоо тэр хүрхээд байгаа зорилготой өдөр болгон санаа зовоод байвал өдөр тутам хийж байгаа зүйлдээ enjoy хийж байгаа болчдөг. Өдөр тутам хийж байгаа зүйлээ сайн хийж байгаа болчдөг. Эсвэргээрээ зөвхөн л би өнөөдөртөө л анхаарна гэдээвэл хааж гадаг байгаа мартчихдаг. Тэгээ тийм хоёр юм нөгөө юм одоо дикотоми гэж ярьдаг тийм хитрхи хол хийцгар байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр дундаас би тэгвэл өнөөдөр хийж байгаа зүйлдээ жоохон ч гэсэн enjoy хий тий. Одоо байгаа амьдралтаа мэдээж сэтгэл хангалуун бай, хийж байгаа зүйлдээ дуртай бай. Гэхдээ миний өнөөдөр хийж байгаа зүйл ямар нэгэн байдлаар намайг тэр хүрхээд байгаа зүйл рүү хөтлөж байгаа шүү гэдгийг ерөөсөө мартдаггүй тий. Тэр мэдээж хүн зүйн зүйл тулгархад холын зүйл дээр анхаарад холын зүйлээ бодох нь яагаад ашигтай вэ гэхээр өдөр тутам хийж байгаа зүйл дээр хүндрэл учрахад хаачих байгаа мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь нөгөө нэг хүндрэлийг тавьж гарахад илүү хэлбэр болгодог. Тий. За би энийг хийж байгаагийн шалтгаан нь би тэнд хүрэх гээд байгаа шүү. Тэгээ нөгөө хүн нөгөө сэтгэл хөдлөлөөрөө дагаал хүнд ингээд нөгөө нэг хүнд хэцүү цагууд ингээд тулгарна шүү дээ. Тий. За өдөр гэхгүй сард гэхгүй өдөртөө ч хүнд ингээд сайхан цаг муухай цаг гэж байдаг шүү дээ. Өглөө ингээд амар гонхтой ч бол үдээсэж баяртай болдог ч юм уу тий. Тэгэхээр өдөрт гэхэд л бид нар тийм сэтгэл санааны дээшээ доош унсан босолтууд биш. Тэгэхэд за би сэтгэл санаа тавгүй өнөөдөр хийх ёстой юм а хиймээргүй. Өнөөдөр би ажилдаа явмааргүй байна гэж хоошоо сууж болохгүй шүү дээ. Хийх ёстой зүйлээ л хийх ёстой тий. Хичээлдээ явах ёстой юу хүн явах ёстой шүү дээ. Тий. Сэтгэл санаа тавгүй байх. Тэрийг даваад гараад хичээлдээ явчвал хийснээрээ тэр хүн буцаад өөрөө сэтгэл дүүрэн болоо сэтгэл санаагаа тайван болгочихж байгаа юм тий. Тэгээ тиймэрхүү зүйлүүд байгаад байдаг шүү дээ. Энэ нэг холыг харах гэж бас ярьж байсан шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг миний хувьд бол би бол тэгт юм аа. Ингээ явж байгаа хэсэг хугацааны дараа мэдээж ингээд нэг жилдээ нэг зорилго гаргасан 6 сартаа нэг зорилго хоёлаа ингээд ярилцаал гаргаад за манай гэр бүлийн зорилго одоо ийм байх шүү бол хоёлаа ярьдэн шүү дээ. Тэгээ явж ирсэн ингээ хэсэг хугацаанд мартчихдаг. Тэгээ ингээ сандраад эхэлдэг. Яах гээд байгаа вэ? Хайж гээд байгаа вэ? Юу илээ гэд ирдэг. Тэгээ ингээ тодорхойгүй байдал үсээд ирэхээр ингээ сандраад эхэлдэг. Тэгээ чи бол нөгөөдхөө хараал хийгээд идэг тий. Тийм болохоор нөгөө нэг би чамаа сая юу гойд шүү дээ. За надад хэлээрээ хайж чаавал яах ч байгаа вэ? Сануулаарай гэдэг. Анх бол нөгөө нэг анх хичээл зүтгэл гаргаал тэгээд эхлэнгууд чи ингээд хоёлаа ярьсан шүү дээ гээл чи жоохон цаагаалan байдаг тий. Тий. Яг нөгөө яг адилхан ойлголттой байгаа гэдэг хүний нэг тийм байс байгаа шүү дээ. Би энийг мэдчихэж байгаа хаашаа явах гэж байгаа би мэдчихэж байгаа гингууд чи гинт эргэлзэнгууд чи мэдхгүй юм уу чи ярьсан биз дээ гэдэг ч юм уу тий. Гэтэл яг одоо ингээд нөгөө олон дахин ингээд туршлагаас ингээд харахаар тий хүн чинь бас мартдсан юм бэ. Заримдаа сэтгэл санаа унддаг юм бэ. Хүн болгонд л муу өдөр, сайн өдөр байгаа шүү дээ. Гэтэл муу өдрөө хүн хамгийн түрүүнд ерөөсөө question хийдэг те. Асуулт асуудаг. Би яах гэж байгаа вэ? Хайж гэж байгаа вэ? Би яагаад энд байгаад байгаа вэ? Гэтэл тэр үед нь хажуудах партнер нь тэрийг шүүмжлэхгүйгээр чиний түрүүний хэлснээр ирээд сайхан дахиад нөгөө нэг ирээдүйд хаашаа хүрэх гэж байгаа вэ гэдгийг дахин сануулаа. Дахин тэр мөрөөдлийн тухай яриад. Тэр чинь зүгээр нэг тэнд хүрч байгаа шүү гэ хоорондоо ярьчаад огт ярихгүй байлгүй сутгахгүй үстэй. Тэгэл хаяа чөлөө цагаараа хаяа болцохороо хаяа хоёулаа хамт байгаа үедээ хайчих жаа яриад тэр мөрөөдлөө ярихаар илүү нөгөө би нэгээ гоё идэвхжүүлээд улам илүү урам зориг авдаг тий. Миний хувьд болохоор за бусад эмэгтэйчүүд маань бас яадаг сайн мэдгүй л байна л да. Би бол надад бол байнгын тогтмол санаалга бол амар хэрэгтэй байна. Ягаад ч юм те. Тэгээ тогтмол ингээд байж байгаа. Гэхдээ нэг урд нь болохоор би ингээд амар санаа зовол мэдхгүй их сонирн байна гэл. Тэр нь зөв юм уу гэл. Айгу юм буруу илэрхийлэх гээд тах шиг байдаг байсан. Тэ. Эсвэл өөрөө сандрангуудаа үгүй энэ ер нь явж байгаа зам зөв ч юм уу буруу ч юм уу. Чи ер нь намайг ер нь хаашаа дагуулж аваад байна. Хөөшгээд буруу өгөхгүй. Өөрөө уг нь ярилцаж тохиролцоод тэр замыг сонгоод хамт явж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө гинт нөгөө нэг өдөр тутамдаа анхаарад үр дүн гарахгүй байгаа юм шиг тийм холын зорилго тавьсан. Тэгсэн мөртлөө өдөрт нэг жижигхэн зүйл хийж аж тэрэндээ хүрэх. Тэнгууд нөгөө зорилгодоо хүрээгүй байгаа болохоор амар сандраад юунд ч хүрэхгүй байх, болохгүй байх, бүтггүй байх гэдэг дээр тулгараад тэг гинт нөгөө тэр бухимдлаа ер нь амьдрал болж байгаа хөөш гэдэг амар юм ууралж байгаа тийм. Тэгэж хаана тэнгууд тэрийг нөгөө нэг анзаараад ойлгоод тэгээд одоо хүсэл тавь тий. За хайртай чи сануулж байгаарэ.
сануулж байгаарай тий. Одоо чи өнөөдөр надад нэг санаалаад өгч болох уу? Хойлоо чи яг яаж байгаа вэ гэж тий. Тэгэнгүүт ингээд маа нөхөр надад ингээд амар сайн тайлбарлаад тий дахиад хойлоо чи энд хүрч байгаа штэ хөө ийм штэ гээл ярангууд мэдээж хэрэг сэтгэл хөдлөл за окей гээл дахиад ингээд явж байгаа юм л та. Тийм одоо reassurance гэж ярьдэн штэ. Тэрийг бас аюу тогтмол юу хийж байгаа нь аюу чухал байт юм билээ. Тэгээ мэдээж одоо зорилго тавьчаад явж байгаа хүмүүс тэр хамгийн олон одоо мэдээж их гардаг бас нэг хүндрэл нь өөрөө одоо чинь өнөөдөр хоёул 5 жилийн дараа хаана очих вэ гэдгийг ярьж шүү дээ. Гэтэл тэр 5 жилийн хугацаанд нөхцөл байдал янз янзаар өөрчлөгдөнө. Тэ. Зорж байгаа зүйлс нь 2 жилийн дараа утгагүй санагдана. 3 жилийн дараа ийш явах хэрэг вэ нөө эргэлзээ төрнө. Тэ. Тэр болгонд нь хамгийн чухал хийж явах хэрэгтэй зүйл нь өөрөө юу юм бэ л тэ. Adjust буюу засаад дахин залруулах. Гэхдээ ер нь эхлээд энэ чинь нөгөө нэг эргцүүлж тунгаагаад энэ чинь зөв явж гин үгээд тий. Энэ чинь нөгөө нэг зориг тавьцсныхаа дараа 3 сар тутамдаа 2 сар тутамдаа ерөнхийдөө бол хийдэн штэ. Хийчихэд тэгээ тэрэн дээрээ үндэслээд adjust хийж байгаа байхгүй. Энэ би зөв зүйлд энерги зарцуулж гин үгүй юу тий. Энэ үнэхээр болох юм уу болохгүй юу. За окей. Энэ болохгүй байсан бол за энэ саяны яваад ирсэн зүйл маань намайг агаас бэзэгт хүргэсэн юм байна тий. Тэгэхээр окей. Тэгвэл би Б-гийн одоо би дараа нь хаашаа явах юм Ц зэрэг рүү явах юм уу? Тэгвэл аль Ц рүү явах юм гэдгээ шийдэж байгаа байхгүй. Тэр үедээ нөгөө нэг зөв одоо тохиргоо хийж байгаа л байхгүй. Яг зөв тохиргоо хийх. Яг зөв нөгөө нэг алхам авах тусам дараагийн алхам илүү юм тодорхой болж байгаа тийм. Тэр нүрээ аягүй чухал. Аягүй гоё жишээ юм хэлбэр жишээ байна л да. Зорилго тавьж ийн гэдэг нь өөрөө ямар нэгэн юм бай унтах шүү дээ. Ямар нэг юм унтах ч байгаа. Одоо жишээ нэг байруул буудаж ин гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь ингэ тийм байл та. Цэргийн баазад одоо байдаг хамгийн чухал зүйл нь их буучин тий. За их буучин бол ингээ маш хол юм бай ундаг. Тэр их буучны хажууд нэг туслах үед гэж байгаа. Тэр хүн болохоор яг координатыг гаргаж ирээд одоо тэр өрөг хүртгагийг гаргаад за яг тэнд оны шүү гэд тэр хүн ингээ зөвлөөд их буучин өөрөө тааруулаад бууддаг юм байна л да. Гэтэл хэрвээ их бууч тэр хүн байхгүй бол тэр хүн хаашаа буудгаа нэгдүгт мэдэхгүй. Хоёрдугаар будж байгаа зүйлээ онжоогол гэж найдах байхгүй юу. Гэтэл хажуудлах нь дуран бариад онч нь үгүй харж байгаа шүү дээ. Тэгээ онохоор нь за ончлоо. Наадгаа буудаад байгаарай. Тэ. Эсвэл оноогүй бол онсонгүй. За наашаага баруун чигээ жоохон тат зүүн чигээ жоохон тат тэгээ буудаарай гэдэг юм уу те. Тэр яг адилхан зүйл байхгүй юу. Тэ. Хоёулаа би бинийхээ туслах болж явж байгаа. Хос хүмүүсийн хувьд те. Тэгээд нэг сарын дараа жилийн дараа очиод нөгөө цэгрүүгөө зүг буудаж гинөө гэдэг хоорондоо ярьж явах хэрэгтэй те. Хоёлаа зүв явж гинөө яг өнөөдөр хийж байгаа зүйлс маань яг зүв байна уу? Хоёлаа дахиад жоохон тохиргоо хийх хэрэгтэй байна уугүй юу? Тэ. Тэр нь өөрөө нөгөө нэг зорилготой хүрэхгүй нурж унах тэр эрсдлээс хамгаалж байгаа. Тэ. Өөрөөр хэлбэл тэр хүндрэлийг давж гаргахад аягүй чухал зүйл болж байгаа юм л да. Тэгээ мэдээж хэрэг одоо нэг зүйл рүү явчаад үнэхээр буруу байхад чинь монголчууд ярьдэн шүү дээ буруу замаар будаа тэгээд яваад иж болохгүй шүү дээ. Үнэхээр буруу байх юм бол буцаад тий зөв замаар удаан ч байсан хамаагүй зөв замаар явах нь чухал учраас нөгөө нэг эргэцүүлэн тунгаагаад тохиргоо хийгээд цаашаа явах нь чухал байна тий. Миний хувьд нөгөө өөрөө нөгөө зорилго тавихтаа тий хамтдаа нөхөртөө ч гэсэндээ хамтдаа ингээд зорилго тавихтаа гаргадаг байсан алдаа гэхээр дотроо ингээд бодоод идэв байсан санаа зовнилж гэх юм уу 100% зөв алдаа мадаггүй зорилго тавих хэвээр бүтлгүүтвэл яах юм ингээд санаа зовоод идэв байсан гэх юм уу. Тэгэхээр нөгөө нэг алдаагүй тийм зорилгод л ингээд гараад хүрчих юмсан. Тэгэх юм бол ямар ч юм саад бэрхшээл тулгархгүй те амар зүг тацуулсан адаа мадаггүй юм шиг алдаасгүй юм шиг бүтлгүүтгсгүй юм шиг л аягүй санагддаг байсан байхгүй. Тэгээ одоо болохоор тэр үзэл бодлоосоо жоохон салаад үгүй алхам хийжээж урагшилжээж дараагийнхаа Агаас Б дээр очичоод CD-ийг хард юм байна тий. Тэгэхгүй би А дээр бийжиж Б Д-г харна гэд өөрийгөө хүчлээд алсын хараатай хүн болох гээд мундаг хүн болох гээд алдаагүй те тэр дунд гарах саад бишрэлүүдийг бүгдийг нь олж чад алдаа мадаггүй хийнэ гэж өөрийгөө хүчлэгээ бэлдсэн гэх юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг алдаа нөгөө нэг хаалган дээр хүрчээж те нэг цэг дээр хүрчээж уус ингээд дараагийн цэг ингэж онгож байгаа шүү дээ тий. Илүү тодорхой харагдаж байна тий. Тэгэхээр нөгөө тэрэнд хүрэх гэж хүрж байгаа нь өөрөө нөгөө гаргаж байгаа заавал алдаа гаргахгүйгээр тий эсвэл алдаа гаргасан гэсэн ямар нэгэн байдлаар тэнд хүржил байвал тэр нөрөө алдаач байсан алдаа биш байсан уусаа дараагийн боломжийг бий болгочих жоох байхгүй тий хүн нөгөө нэг
өөрөө зориг тавиад нэг урагшаа алхахад тий урдаас нөгөө боломж ингээд алхаад чи урагшлагдсан боломжны урдаас яваад дундаа ингээд уулзж байгаа юм шиг санагддаг тий. Гэтэл өөрөө юу ч хийхгүй суугаад ямар нэгэн алхам тавихгүй байх юм бол тий байрандаа үлдэнэ. Тэгээ нөгөө байрандаа үлдэнэ гэснээс надад нөгөө хамгийн зориг тавихын хамгийн чухал юм гэх юм уу урагшлах түлхүүр болтгоос гадна хин зориг тавиад урагшлахгүй байх юм бол дандаа ард тоцорчдаг тий. Яг зөв. Тий. Одоо ингээд за ном уншаад оюун санаагаа байнга цэнгэлжээ гэдэг хүн бодохгүй уншихгүй л байгаад байгаа юм бол хүн зэврээлэдэг шүү дээ. Тэг нэг л мэтгэд ингээ хаашаа хоцорсон хойно үлдсэн байх жишээ тий. Нөгөө нэг чи уг нь бол байрандаа байгаад байгаа. Гэхдээ бусад одоо шин зүйлүүд ч гэх юм уу тэд нэр чамаа хүлээхгүй урагшлаад шүү дээ. Тэгэхээр чи зэрэгцээд нэг урагшлагаас урахгүй л болж байгаа юм шиг санагддаг л та. Нөгөө урагшлахгүй бол хурчин гэсэн үг гэж үг өгдөг шүү дээ. Тийм л үү. Байдаг л үү. Оо за яг харин надад бол тийм мэдрэмж төртөг. Хойлоо бас нөгөө нэлээ их зорилго яагаад чухал юм бэ? Хамтдаа зорилготой байх. Тий, энтергээд ярьлаа шүү дээ. Яг хойлоо бодтой зөвхөн нэг жил дотор яг хэдэн зорилго юу юм дээр анхаарч зорилгууд гаргадаг үлээ. Манай гэр бүлийн хувьд хойлоо одоо мэдээж хамгийн чухал зүйл нь санхүү байна. Тий. Эрүүл мэнд байна. Боловсрол байна. Амралт зугаалга байна. Тий. За тэгээд мэдээж хүүхдүүдэд зориулж бас тодорхой хэмжээний зорилгууд гаргадаг тий. Мөнгө санхүүгийн хувьд мэдээж хаашаа өргөж байгаа вэ? Жилийн дараа хаана очих вэ? Тэхийн тулд зардлага яаж багасгаж, орлогоо яаж нэмэгдүүлэх вэ? Миний зүгээс хамгийн их ярих дуртай миний сэдв бол орлогоо яаж нэмэгдүүлж болох вэ? Ямар боломжууд надад байгаа вэ? Тэр нь мэдээж санхүүгийн зорилго шүү дээ. Тэгээд тэр нь өөрөө нөгөө би одоо энэ нэг прожект бариад хийж байгаа шүү. Энэ манай санхүүгийн зорилгод ингэж сайнаар нөлөөлнө гэдэг чамд аяг тайлбарлах дуртай би өөрөө. Яг л тэгжээж нөгөө тэр зорилго маань өөрөө хэмжигдэхүйц болж байгаа. Санхүүгийн үед айгүй амар юм нөгөө хэмжиж болох үз. Хэмжихэд айгүй хэлбэр учраас санхүүгийн зорилгыг тавиад тэрний төлөө явахад илүү хэлбэр байдаг. Тоо тавиал тэрний төлөө сартай явуулдаг. Миний хувьд болохоор яг нөгөө одоогийн байдлаар нөгөө ажил хийхгүй 100% нөхөр маань ингээд санхүүгээ хариуцаад явж байгаа болохоор миний хувьд нөгөө нэг ашиггүй өргүү зардлаа багасгах дээр л илүү анхаардаг гэсэн үг л тий. Тэхийн тулд айгүйх санхүүгийн дэвтэр гаргацсан. Тэгэл тэрэн дээрээ хөтлөөл тий мэдээж хэрэг нөхрийн орлого цалин буух үед одоо нэг орлого зардлуудаа бичээд тэгээд одоо өргүү зардлуудаа тэнцэнээс нөгөө хараад дүгнж болж байгаа юм тий. Одоо нэг аудит хийдэг шүү дээ тий. Дүн шинжилгээ хийж байгаа. За энэ өргүү зардлууд бол одоо байсан юм. Энийг хасч болох байсан юм байна гэдэг дээр одоо илүү анхаарч байгаа. Тэр нь хичнээн бие орлого олохгүй байгаа ч гэсэндээ өргөө зардлаа багасгахтай одоо анхаарч байгаа гэх юм уу тий. Тэгэж одоо санхүүгийн зорилготой хүрэхэд нь дэмжлэг бодсуулж байгаа гэсэн үг л дээ. Өөрөөсөө нэмрээ оруулж байгаа гэсэн. Тийм оруулж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ мэдээч хэрэг нөгөө санхүү дотор ч аялал санхүү тэгээ боловсрол энэ ч бүгд нөгөө санхүү дээр суурилждаг шүү дээ тий. Тийм болохоор тэрийг айгүй бичиж нээлттэй бас ингээд ярилцж байгаа нь айгүй чухал байт юм шиг санагдд юм аа. Тийм санхүү ер нь бол айгүй нээлттэй байж иж одоо өөрөлдвөл би бас зөндөө хэлдэг шүү дээ. За би мөнгөний болоод тэрийг чи зохицуулаарай тий. Хуваарлаарай гэдэг ч юм уу тий. Тэгж оролцоотой байлгаж байгаа нь өөрөө тэр илүү утгаучтай болгох юм уу тий. Тэгээд нэг тэр зорилготой хүрэхэд илүү хэлбэр болж байгаа шүү дээ. Би нэг мэдж байгаа юу болж байгаа мэдж байгаа санхүүгээ 100% хоёлаа нөгөө шилэн тастай байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр илүү хэлбэр байт юм уу тий. Тэгээ нөгөө талд нь одоо жишээлбэл за аялал зугаалга гэдээ ярьсан шүү дээ тий. Чадвал одоо жилдээ нэг газар руу яг гоё аялчаад ирээгээд одоо аяллаа төлөвлөгөө гаргая гэж бодъё л та тий. Тэг чин тэрэнд чинь бас нөгөө санхүү мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэнгүү тэрэндээ яаж мөнгө хадгалах вэ гэд тэг чинь. Тэгэхээр нөгөө өргөө зард гаргахаа болоод ч юм уу тэр аялалтаа зарцуулахын тулд хадгаламж нээж эхлэхээр хоёулаа тэрэндээ зарцуулаад хин хиндээ илүү юм хариуцлагатай байж эхэлж байгаа гэсэн үг л дээ тий. Нэг нь одоо дэмий өргөө зардал гаргаад авахгүй л гэсэн үг шүү дээ. Гинт гүйж гараал үнтэй цүнх авах ч юм уу тий. Гинт гүйж гараал сэтгэл хөдлөлөөр худалдаа авалт хийхгүй байх ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл дээр илүү анхааралтай болдог гэх юм уу. Тэгэхгүй нөгөө нэг тийм за ийм гоё газар руу ингээд аялах байгаа шүү тий гэд бодчихж байгаа юм чинь тэрэндээ хүрэхин төлөө хүн чинь илүү сахилга баттай байж байгаа юм л да. Тэгэхгүй тийм зориг гаргахгүй болчоор ч бас мөнгөө олсных нь хэрээр үрдэг ч юм уу байдаг шүү дээ тий. Тэгэхээр бас нөгөө сахилга баттай байхад санхүү бол угаасаа бүр яг юм бажет буюу төсөвтэй байж санхүүрээ сайжирдаг шүү дээ тий. Санхүүгийн хэллэг байдаг л та санхүүгийн хэллэг биш л та ерөнхийний хэллэг байдаг л та. Чи юуг хэмжин тэр сайжирна тий гэдэг хэллэг байдаг шүү дээ. Тэгэхээр санхүүг хэмжиж байгаа нь өөрөө санхүүг сайжруулах хамгийн гол үндэслэл юм болоо гэж би боддیں۔ Юуны за аялал зугаалгын хувьд мэдээж тийм мэдээж тэрэнд цаг зав юу санхүүгээс гадна цаг зав өгч чухал тийм тэгэхээр тэрэн зөрүүлж ажлуудаа төлөвлөдөг ч юм уу тийм хүүхдүүдийн амралтыг төлөвлөдөг ч юм уу тэр мэдээж айгүй чухал.
Мэдээж 3 дахь хамгийн том зүйл нь манайд бол одоо боловсрол үүдэг те. Боловсрлоо хөвчлэн яадаг гэхээр одоо чинь битээр боловсрол гэх юм гот заавал нэг сургууль сураад эсвэл заавал диплом авахгүй жил болгон тэгж явах нь хаашаа юм те. Тийм байхгүй шүү дээ. Юу сурч мэдчихэж байгаа үлээ те. За би энэ жил юу нэг ийм юмны талаар тэгээд эрүүл мэндийн талаар за эсвэл одоо улс төрийн талаар ч юм уу би нэг юм ойлголттой болмоор байна. Одоо чинь би сүүл хоёул ярьж байхдаа би юм төслийн менежментийн талаар илүү ойлголттой болмоор байна гэж ярьчихсан шүү дээ. За тэгвэл чи төслийн менежментийн талаар нийтлэн дараа илүү сайн ойлголттой болмоор байна. Магадгүй за сертификатыг авъя те. Тэгвэл тэрэндээ зориулаад юу хэмээр байгаа юм бэ? За би тэрэндээ зориулаад өдөр болгон би тэтэс хэдэн цагийн хооронд би ном уншиж явах хэрэгтэй байна. Сургалт авч явах хэрэгтэй байна гэт ингээд яриад те. Тэгээд тодорхой болгоод хөвчлэн хоёлаа ном унших дээр ярьдаг те. За окей. Би тэдэн ном уншмаар байна. Тим ном уншмаар байна те. Тэгээд би өглөө тэтэс хэдэн цагийн хооронд уншиж шүү. Эсвэл орой тэтэс хэдэн цагийн хооронд би уншиж шүү. Тийм болохоор тэр үд чи тэгэрээ гэдэг ч юм уу те. Тийм. Тэгээ нөгөө нэг цагаа хуваарлаад тэгжээж нөгөө нэг хамтын зорилго гаргаад тэр цагандаа уялдуулж байгаа нь тий жилийнхаа хуваарт тэрийгээ суулгаж өгөөд хин хиндээ бас нөгөө нэг зөв шаардлага тавьж байгаа юм л да тий. Эцсийн дүндээ явсаар хагаад бидний нөгөө том зорилго маань өдөр тутмын жижиг алхмуудад хуваагдаад тэгээд тэгснээрээ тэр жижиг алхмуудыг бие биендээ би нөгөө хамтрагчтай хэлээд ойлголцсноороо бие биендээ туслах тий одоо надад цаг хэрэгтэй байна гэх юм бол тэр цагийг гаргахад нь туслах шаардлагатай үед нь нөгөө сануулгах те зөв бие биенээсээ хариуцлага нэхэх тэр боломж үүсдэг те. Яг зөв. За хоёлаа бараг 40 минут ярьсан юм чи хоёлаа wrap up хийгээд энэ подкастаа дуусгах байраа. За тэгээ. За өнөөдөр хоёлаа нэгдүгээрт зорилго гэж юу вэ гэдэг талаар ярьсан. Зорилго гэдэг бол хос хоёрын одоо хамтын зорилго гэдэг бол хос хоёрын хин хинийх нь оролцоотой бас хин хинд нь ашиг тустай тухайн гэр бүлийг тодорхой чиглэл рүү хөтлөж байгаа тийм зүйл юм гэж ярьсан байгаа. Тийм. Мэдээж хэрэг нөгөө хамтын зорилго гаргаж байгаа тэр гаргаж байгаа юм чи тэнд нэг чухал ач холбогдол байгаад байгаа шүү дээ. Тэрийг гаргаснараа ашиг шим мөртөж байгаа. Тэгэхээр нөгөө хос хоёр хамтдаа зорилго гаргасны үр дүн гэхээр нөгөө хамтын итгэлцэл бий болж байна те. Хоёулаа хамтдаа энэ зүйлд хүрээгээд бие биентэйгээ тууштай үнэнж байх байдал үүсэж байгаа. Дээрээс нь бие биендээ одоо ялангуяа хэцүү үед нь түшиг тулгуур болох энэ боломжууд бол үүсэж байгаа тийм. Тэгээ нөгөө дараагийнх нь болохоор энийг хийхгүй байгаад байвал хамтын зорилгогүй байгаад байвал яах юм бэ? Тийм. Хамтын зорилгогүй байвал ямар учиртай вэ гэхээр мэдээж хин хинтэйгээ барьцаж эхэлдэг. Хин хинийгээ дэмждэггүй тийм хийж байгаа зүйлсийг нь дэмждэггүй ойлгодгүй тийм. Тэг нөгөө нэгэнт өөрөөснөө гэсэн хувийн зүйлээ хоорондоо ойлголцохгүй хийгээд тахаар явсаар гад эцсийн дүндээ салахад хүрдэг. Тийм хөршигтэй байдаг. Тийм чинь нэг залуу гэр бүлч гэхгүй тий. Ер нь ингээд гардаг айгу харамсалтай зүйл шүү дээ тий. Аль болох уг нь шаардлагагүй ба салахгүй амьдрал байгаа шүү дээ. Тэглгүй яг салахгүй байх нь бидний зорилго шүү дээ тий. Тийм. Зорилгоо хэрхэн яаж хэрэгжүүлдэг? Зорилгоо хэрхэн яаж тодорхойлох вэ гэдэг талаар бас ярьсан тий. Тийм. Мэдээж хэрэг нөгөө нэг зорилгоо тодорхойлоход бол нөгөө smart goals гэдэг юм уу тий goal setting гэл янз янзын ингээд аргууд бол ингээд байгаа шүү дээ. Тэгэхээр жилдээ тэр аргуудаа сонгож аваад юугаа тодорхойлно тий зорилгоо тодорхойлно гэтээ миний зүгээс ингээд та хэдтэй санал болгох зүйл гэх юм бол нэгдүгээр өөрийгөө таниач мэдээч ойлгооч тий ялангуяа өнгөрсөн одоо ирээдүйд би хэн байгаа юм бэ хаашаа явах гэж байгаа юм бэ хэн болмоор байгаа юм бэ гэдгээ сонгоод шийдээч тий тэгээ өөртөөгөө үнэн шударга ярьсны дараа хостоогоо нөгөө үнэнч шударга элен далангүй ярих боломж үүсэж байгаа. Хэрвээ элен далангүй ярихгүй байгаад байх юм бол бид нэр хамтдаа нэг зорилгын төлөө тууштай явж чадахгүй юм тий. Тэг мэдээж тэхийн тулд тэр нөгөө нэг өөрийгөө ойлгоцсон байх шударга ярих гэдэг айгүй чухал. Зорилго тодорхойлоход. Яг зөв. Зорилго тодорхойлсны дараа мэдээж гардаг бэрхшээлүүд байгаа. Тэрний талаар ярьсан. Ямар бэрхшээлүүд байдаг вэ гэхээр хаашаа хүрэх гэж байгаа хүмүүс хөвчлэн мартдаг. Тий. Эсвэл тухайн хүрэх гэж байгаа зорилгод нь ямар алхмууд авал тэр зорилгоо хүрэх вэ гэдэг зөв тодорхойлж чадахгүй учраас буруу тишээ явдаг. Тий. Заримдаа нөгөө талд нь эсрэг талд нь нэг зорилгоо хитрхи тууштай зүтгээд тий. Замд нь өөрчилж болох, тохируулж болох байсан зүйлсийг тий харалгүйгээр засвар сайжруулж болох байсан зүйлүүд тий. Буруу зүйлүүдтэй тэгэхээр нөгөө гарч байгаа хүндрэлүүдийг тухайн үед нь зас залруулаад тохируулаад явах юм бол явсаар байгаа эцсийн дүндээ тойрог замаарч муугай зорилготой хүрч байгаа юм л да. Мэдээж хоёр зүйлийн тухай ярьсан. Нэгдүгээр гаднах нөлөө тий гадны нөлөө зорилгод одоо саад бэрхшээл болдог. Гэдэг нь мэдээж нөгөө цахилгаантай байх ч идэл
гаднаас юм нэг найз нөхдийн янз бүрийн иргэн тойрны орчны янз бүрийн зүйлс байгаа тийм. Тэгэхээр тэрэнд өөрийн гэсэн нөгөө эрүүл хэлээс гардаг. Эрүүл хэлээс гардаг байх. Тийм. Зөв хүмүүст татгалзаж сурах гэдэг ч юм уу жижигхэн зүйлс байгаа шүү дээ. Тийм. Хоёрдугаарт мэдээж өөрийн сахилга бат. Тийм. Өдөр тутам хийж байгаа нөгөө нэг том зорилгоо жижигхэн алхмууд болгочлаа шүү дээ. Гэтэл тэр жижигхэн алхмуудаа өдөр болгон тогтмол сайн хийж явах тийм өөрийн гэсэн хувийн сахилга баттай байх. Гэсэн тиймгүй зүйлсүүдийг юун дээр сад бэрхшээл дээр ирсэн байна. Өнөөдрийн ярьсан бүх зүйлүүдээ бүгдийг базаад нэгтгээд сая сүүлийн 2 минутанд ярьсан учраас энэ хүрээд подкаст өндөрлөе гэж бодож байна. Тэгэргээ сонсоод харилцаагаа эрүүл алхам хийсэн танд маш их баярлалаа. Тэгээд энэ дугаар маань таалагдсан бол лайк, шеэр, комент үлдээгээрэй, мөн subscribe хийгээрэй гэж та бүгдээсээ хүсье. Тэгээд эх 7 хоногт миний солор дугаараар уулзлаа. Түр баяртай.